Соноо. За өнөөдөр та бүхэндээ тооллын сэдв хэмээх шинэ сэдвээр хичээл оръё. За тооллын систем гэдэг нь ерөнхийдөө бид нар бол 10-ын тооллын системээр ерөнхийдөө тоогддог. 1-ээс 9 хүртэл тэгээд дэг ороод 10. За 2-ын тооллын систем, 4-ийн тооллын систем, 6-ийн тооллын систем, 12-ийн тооллын систем, 16-ийн тооллын систем, 32-ийн тооллын систем. Тэгээ ер нь хэд ч хийж болно. 17-ийн ч гэж хийж болно бас. Гэхдээ 17-ийн тооллын системийг ерөөдөө амьдралд хэрэгжилдэг болохоор бид ерөөсөө 2, 4, 6, 12, 16, 32 гэсэн тооллын системүүдийг ерөөдөө хэрэгжилдэг. За тэгээд хамгийн энгийн жишээ буюу 2-ийн тооллын системээс эхлэе. За 2-ийн тооллын систем гэдэг нь ерөөсөө тэг болон нэг гэсэн цифрүүдээс бүтдэг. За бүгдээр энэ баганд 10-ын тооллын системийг бичиж байна. За энэ баганд болохоор 2-ын тооллын системийг. За бид нар 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 гээд гих мэтлэн явдаг тийм үү тооллогоо. За бүгдээрээ 20 хүртэл тоолчихъя. За 21, 22, 23, 24 хүртэл бичиж. За тэгвэл тэг гэдэг тоо бас байгаа. За тэг гэдэг тоо бол 2-ын тооллын системд тэг байдаг. 1 гэдэг тоо нь 1 байдаг. 2 гэдэг тоо 2-ын тооллын системд шууд 10 болдог. Яг тэгвэл 2-ын тооллын систем ерөөдөө тэг бол 1-ээс бүтдэг болохоор шууд 10 гээд 11 гээд тэнгуүтэ 100 гээд 101 110 111 за тэнгуүтэ 1000 тэг 1001 1010 1011 1100 1101 1111 гээд 100 1110 тэг 1111 яг л 16 гэдэг тоо ерөөхдөө заавал тэгтэй байх хэрэгтэй. За энд бол 10,000 байна. Яг энэ 4 дээр тэг байгаа, 8 дээр тэг байгаа. 16 дээр тэг байгаа, дараа нь 32 дээр бас нэг юм энэ 10,000 бол 32 дээр 100,000 болоод ирдэг. Энэ ерөөхдөө квадратаар нь яваад одоо шиг 2-ын квадрат 4, 4-ийн квадрат 2 хөржүүлэхээр 8, 8-ыг 2 хөржүүлээ 16, 16 2 хөржүүлээ 32 гэдэг гэх мэтчлэн 2 хөржүүлсэн 2-ын зэргийн даваа. За тэгвэл 6-ын тооллын систем. За 6-ын тооллын систем дээр ерөнхийдөө компьютерийн хэлэнд бол хэрэглэдэг. Тэгтээ өөр гариг ертөнц байлаа гэж үзэл та одоо бид нэг Кардашевын хуулиар бол дэлхий болон дэлхийгээс дэлхийгээс дээд түвшний гаригууд төр амьдрал байгаа гэж үзвэл тэнд ямар ч оюугаантай хүн байж болно. Тэгээд за бид нар бол нэг гартаа 5 уруу, нөгөө гартаа 5 уруу хийлээ 10 уруутай. Та тэр урууныхаа нийт тоо гарныхаа 3 тоо хэмжээгээр ерөөдөө тооллын системийг бичдэг байлаа гэж бодвол нэг гартаа 3 уруу, нөгөө гартаа 3 уруу нийлээд 6 уруутай байлаа гэвэл 6-ын тооллын системийг бас ашиглаж хийж болно. За 6-ын тооллын системд бол энэ 4-ийн тооллын системийг л хийж байна. За 4-ийн тооллын систем дээр тэг 1 2 3 гингүүтэй 4 гэдэг тоо байхгүй. Шууд 10. За тэгээд 11, 12, 13 гингүүтэй 20 болно. Тэгээ 21, 22, 23 гингүүтэй 30 болоод 31, 32, 33 гингүүтэй 40 болно. Тэгэхээр нэгсэндээ бид нар бол 10-ын тооллын системд
16 гэдэг тоол дөрөвдүгээр тоолны системд 40 байх нэ гэсэн үг. За нөгөө талаас 12-ийн тоолны систем тэр жоохон бодж үзье. 1 0. За 0 бол 0. 1 2 3 4 5 6 7 8 9 10 гингүүтэй 11 гэдэг биш 10 гэхгүй 9 гингүүтэй А гэж чинь. Тэгээд Б гэж чихэд тэгээд 10 гэж чинь. За энд яг тэгвэл 12-ийн тоолны систем бол за бид нар 10-ын тоолны системд 10 цифр байгаа тийм үү? 12-ийн тоолны системд 12 цифр. Тэгэхээр нэмэлтээр 2 цифр оруулж байна. За тэгээд тэр 2 цифрийг эсийн дараа залгуулад АБ гэж чинь. Тэгэхээр нэгсэнтэй Б гэдэг тоол 10-ын тоолны системийн 11 гэдэг тоолд тэнцүү байх нэ. За 16-ын тоолны системд болохоор за тэг энэ бол 11 12 гэдэг 19 хүртэл яваад 20 гэчгээс өмнө 1А 1Б гэж тэгжээж 20 гэж чинь. Тэр бол за 16 дээр болохоор за 0 1 2 3 4 5 6 7 9 10 биш 10 гэхгүйгээр А Б С Д А Б С Д Е F гэж чингүүтэй 10 гэж чинь. За 32-ийн тоолны системд болохоор за 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 биш гэхгүйгээр за энийг жижигээс чи заавал томооч. A B C D E F G H I J K L M N O P за юу вэ? 25 26 27 28 29 30 31 32 гэж биччихье. P Q R S T U за энэ заавал юм байхгүй мэн. За энд би сая энэ доолны системийг орохын өмнө ерөөхдөө нэг цаг бэлдээл. Тэгээд яаж өргөдөл талаар нь ChatGPT-гээс асууад тэгээд шууд орж байгаамаа. 32-ын доолны систем 32 хүртэл нэрлэж гэж чи. За ерөөдөө ChatGPT л ерөөдөө маш сайн багш болдог. За энэ дээр 32 хүртэл V хүртэл гэдэг юм байна. Тэгэхээр UV гэнүүтэй 10 гэх юм. Хамгийн сүүлийн цифр нь V байт юм байна. Тэгэхээр W X Y Z гэдэг цифр бол 32-ийн доолны системд бол байдаггүй байх нэ. За тэгээд хамгийн энгийн буюу 2-ын доолны системээс нь эхлэе. За бүгдээрээ 2-ын доолны систем дээр за энэ 11 01 буюу 1101 гэсэн тоог 10-ын тоолны систем рүү өргүүлье. Тэгэхээр яаж өргүүлэх вэ гэвэл 1101 за энэ 1-ийн орон 10-ийн орон 100-ийн орон 1000-ийн орон гэж ойлгож байна. За энийг яаж задлах вэ гэвэл энэ тоог энийг энэ тоог бүгдийг энийг хоёрын 0 зэрэг өргөжүүлнэ. Энийг хоёрын 1-ээр 1 зэрэг өргөжүүлнэ. Энийг хоёрын 2 зэрэг өргөжүүлнэ. Хоёрын 3 зэрэг өргөжүүлнэ. За тэгэхээр энийг хоёрын
1-ийг 2-ын 3 зэрэг хөрвүүлэхээр 8 гарна. Тэгээд 1-ийг 2-ын 2 зэрэг хөрвүүлвэл 2-2 зэрэг гэдэг чинь 4 байгаа. За 0-ыг 2-ын 1 зэрэг буюу 2 хөрвүүлвэл 0 гарна. Ямар ч тог тэгэр хөрвүүлсэнтэй гардаг. За 1-ийг 2-ын 2 хөрвүүлвэл 2. За тэгээд дараа нь энэ бүх цифруудыг 1101 гэж байгаа шүү дээ. За би эсрэгээр мотчихвоо. Тий. Би эсрэгээр мотчлоо уучлаарай. За ингэх юм биш үү. За энд бол 1101 гэдэг тоо чинь ерөөдөө 13 байгааз 13 гэж байна. Тэгэхээр энийг 13-таа тэнцвэр гаргана. Тэгэхээр би чадчих би тэгээс ерөөдөө жоохон тусламж аваа. Би бас хайлт бэлдээд яасан болохоор тусламж авахгүй болохгүй байна. За 11 гэдэг тог 2-доос 10 руу шилжүүл. За ингээд. За задлж ичээ гэж. За зүг. Тэмээд 181. За тэнгуү тий эсрэгээр нь яаж тий 8401. Би зүг. Энд чинь 1-ийг 2-ын 0 зэрэг чинь 1 шүү дээ. Тэгэхээр 1 тэнгуүтэй энэ эсрэг талаас нэглээд бичдэг шүү. 1 дээр. Тэгтээ хамаагүй. Энэ дээр бол хамаагүй. Энэ бүх цифруудыг ороод нэмнэ гэсэн. 8 дээр 4 нэмээ 12. 12 дээр нэмээд 13. За ингээ гараад ирнэ. За 8 дээр 4 нэмээд 0 нэмээд 1 нэмээд. За тиймээс 2-ийн 11 гэдэг тоо нь 10-ийн 13-таа тэнцвэр байх нэ. За тэгээд 10,000 гэдэг тоогоос энэ тоо ч өөр 16 гэдэг тоод тэнцвэр байгаа. 10,000. За энэ бол 2-ын 0 зэрэг хөрвүүлнэ, 2-ын 1-ээр хөрвүүлнэ, 2-ын 2-оор хөрвүүлнэ, 2-ын 3-оор хөрвүүлнэ, 2-ын 4 зэрэг хөрвүүлнэ. 1-ийг 2-ын 4 зэрэг хөрвүүлэхээр 16 метр бүгд 0 байгаа. Энэ тоо. Тэгэхээр эцсийн хараа 16 гарах нь. За тэгвэл 1010101 гэсэн ийм тоо байлгаж үү. 2 систем. 2 систем шүү. За энийг 10 системээр хөрвүүлэвэл за энийг за дээр мич 2-ын 0 хөрвүүлнэ, 2-ын 1-ээр хөрвүүлнэ, 2-ын квадрат, 2-ын куб, 2-ын 4 зэрэг, 2-ын 5, 2-ын 6 гингүүтэй бид нар 0 тонуудын тоонд бодохгүй ч угаасаа 0 тонууд чинь 0 гарах юм чинь. Тэгэхээр энэ хэсэгтээ бодно гэсэн үг. За тэнгуүтэй 2-ын 6 гэдэг чинь 2-ын 5 чинь 32 шүү дээ. 2-ын 6 чинь 64. За тэгээд 2-ын 4 чинь 16. 2-ын квадрат чинь 4. 2-ын 0 гэдэг чинь 1. 1-ээр хөрвүүлээд 1. За энэ доонуудыг орд нэмнэ гэсэн үг. За 64 дээр 21-ийг нэмэхээр чинь эцсийн хариу нь 85 гарах нэ. За 85 гарах нь шалгая. За хажаач бид рүү ороод 10101 01 ийг 10 руу шилжүүл. За ингээд харъя.
За 85 орчээ. За тэгвэл 85-ыг буцаагаад 2 руу шилжүүлье. За энийг яаж боддог гэвэл ергээд ингэж бодно. 85-ыг 2 дугаарна. За тэгэхээр 4-өөр өгнө. 4 2-ын 8. 5-ыг 2 дугаар 2-оор өгнө. 2 2-ын 4 1 үлдэж байна. За энэ үлдэгдлийг ергээд санаад энд бичиж. За одоо энд гарсан хариу 42-ыг 2 дугаар. 42-ыг баахан 2-оор өгөөд 4 2-оор нь 1-ээр өгнө. Үлдэгдэл нь 0 байна тийм үү? За энэ 0-ыг энд чинь. За одоо 21-ийг 2 дугаар. 21-ийг баахан 2 1-ээр өгнө 2. За тэгээд 1 бол юу вэ? 2 дугаагдахгүй. Тэгэхээр энэ үлдэгдэл 1 гар. За тэгээр өгнө 0-ыг 2-оор хөвжүүлэхээр 0 гарна. Тэг үлдэгдэл 1. За энэ үлдэгдлийг энд чинь. За 10-ыг 2 дугаар. 10-ыг 2. Тэр 5 гарна. Үлдэгдэл нь 1 гарна. За 5-ыг 2 дугаар. 2-оор өгнө 4. Үлдэгдэл нь 1. За энэ дээр чинь. За 2-ыг 2 дугаар. 1-ээр өгнө. Үлдэгдэл нь 1. За гарсан 1 гэсэн хариуг бас 2 дугаар. 1-ийг 2. За 1 2 дугаагдахгүй болохоор тэгээр өгнө. 0-ыг 2 хөржүүлэхээр 0 гарна. Үлдэгдэл нь 1. За ингээд болоо. Эцсийн баримт хүртэл явна гэсэн үг. Энэ хариуд их гарч яваад тгийг ахаа цааш нь бодож болохгүй. Тэг болтол бодно гэсэн үг. За тэгээд доороос нэг хэлж чинь. Энэ бол 10-ийн орон. Энэ биш энэ 1-ийн орон. Тэгээ энэ 10-ийн орон. 100-ийн орон. 1000-ийн орон. 10,000-ийн орон. 100,000-ийн орон. Саяын орон. За ингээд 101 01 01. За энэ сарын 101 01 01. За ингээд хоёртны систем ерөөд ингээд ойлгосон гэсэн үг. За юм байна. За тэгвэл 16-ын систем дээр жишээний бодлого авч үзье. За 16-ын систем дээр бүгд 65,000 биш 256. Тэгэхээр чинь 0 гараад байна. За яг зөв санаасаа жаагаад яач л та. Ямар ч юм уу 16-ын систем дээр байгаа 1 2 3 4 5 6 7 8 9 А Б гэт нэг юм тоо байлаа гэж бодъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 тэмдэгтэй юм. За тийг бичгүй яах вэ? За тийг бичсэн ч яах вэ? За нийт 10 12-ийн тоолын системээр бодох уу? За 12-ийн тоолын системээр бодчих. 16 гэхээс өмнө. За 12-ийн тоолын систем шүү. 12-ийн тоолын системийг ерөнхийдөө компьютерийн шинжилгээ ухаандаас сэргэлдэг. За энийг 10-ийн онолоо шилжүүлнэ. За тэгвэл бидний энэ 2-ын тоолын системийн бодлого байсан шүү дээ. 2-ыг 10 руу шилжүүлээд дарангуур гарсан. Яг тэр шиг одоо энэ тоог эхлээд 12-ийн 0-оор хөвчүүл. Энийг 12-ийн 1. За энийг яг 12-ийн 2. 4 12-ийн 5 12-ийн 6 12-ийн 7 12-ийн 8 12-ийн 9
10 12-ийн 11 гэсэн тоонуудаар эдрийг үржүүлнэ. За тэгэнгүүт за энэ 12-ийн 11 зэрэгтэй эвэр байна. За энийг болгоно 2-ийн үржигэн 12-ийн 10 зэрэг гэж байна. За энийг үржигэн яг энэ тоог болохоор 3-ийн үржигэн 12-ийн 9 4-ийн үржигэн 12-ийн 8 5-ийн үржигэн 12-ийн 7 6-ийн үржигэн 12-ийн 6 7 үржигэн 12-ийн 5 8 үржигэн 12-ийн 4 9 үржигэн 12-ийн куб аг болохоор юу вэ? 10 гэж үзнэ. Бид нар 12-ийн тоолын системд А-таа бол 10-таа тэмцэн тийм үү? Тэгэхээр 10-ыг үржигэн 12-ийн квадрат 11-ийг үржигэн 12-ийн 1 зэрэг бүр аюу 12 гэсэн үг. За тэгэд 0-ийг үржигэн 12-ийн 0 зэрэг буюу 1. Ямар тооны төв зэрэг 1 гэдэг. За тэгээд энэ тоонуудыг бүгдийн хооронд нэмнэ гэсэн үг ингээд. За тэгээд энэ бүгдээ чат GPT-гээр яагаад үзье? Чат GPT бол айгүй гоё. Дорн бодоод өгнө. 1 2 3 4 5 6 7 8 9 AP 0 гэсэн тоог 12-оос 10 руу шилжүүл. За ингэж яах вэ? А-10, Б-11 гэж үзнэ. За эхний 1 нь 12 ингээд ийм тоогоор нь тэгээд ингээд ийм тоогоор. За ингээд хамгийн сүлд яах вэ? 11 үржигэн 12 тэгээд хамгийн сүлд нь 12-ийн 1 жоор 0 20. За эцсийн хариу нь ийм тоогоорох нэ. За ингээд бүгдийн хооронд нэмээд эцсийн хариуг бүгдээрээ хуулаа ичиж. 3 7 2 2 5 4 7 6 94 23. За ийм байна. За тэгвэл 10-ын тоолын системд байгаа. Биш 16-ын тоолын системд 80 гэдэг тоо байдаг гэж байна. Энэ одоо буцаад 12 руу яаж шилжүүлэх вэ гэж бодъё. За энэ тоог буцаад 12 руу шилжүүлье. За яг ингээ 65536 гэдэг тоог. Энэ болохоор юу шүү? 10-ын тоолын системд байгаа тоо шүү. Энийг 12 руу шилжүүлье. За тэгвэл 65536-ыг бахан 12 гэж чинь. За тэгээд 65 гэр чинь 3 орох 5 орох 5 орох нь 60. Тэгээд 55 болно. 4 орох нь 48. 55-аас 48-ыг хасгаар 7 юу. Тэгээд энэ 3 бууж ирнэ. За тэгэхээр 6 орох 6 орох гэж 72 болно тийм үү? За тэгээд 16 гэхээр 1 хэрэг. За тэгээ 12 дөрвөлц.
За энэ үлдэгдэл төрийг энд бичиж өгдөрэй. За одоо энэ харсан хариуг нь 12 дурав. 54 61 гэдэг 12. За 4 нь 48. 6 болно. 66 болно. 5 нь 60. 61 болно. Дахиад 5 нь 60. Үлдэгдэл 1. За энэ нэг үлдэгдлийг нь бичнэ. За одоо энэ тоог дахиад 12 дугаар. За 3 36. 9 95 гэр чинь 95 12 тоохыг орж байна. 95-ыг хуваах нь 12. 7 хорог юм. 7 хорог нь 74-ийн 72-ийн 14 84. Дахиад 9 95 орно. Дахиад биш 11 шүү дээ. Тэгээд энэ 5 ч бууж 115 болно. 115-ыг 12 дугай. Эсрэг насаа гэдэг. За, эсгэр чинь 18 108 болсон тийм үү? За 115-аас 8-ыг асгаар. Үлдэгдэл нь 7 гарч байна. За энэ 7 хүүтрээ энд бичнэ. За 379-ийг 12 дугаар. За эндээс шиж. Ахнаар 2. За 37 гэр чинь 3 арга нь 36. 1 19 гэр 1 гэр хүн 12. Үлдэгдэл нь итв 7. За энд ингэ бичнэ. За одоо гарсан 31-ийг 12 дугаар. 2 өргөн 24. 31-ээс 24-ийг асгаар 7. За энэ 7 гэхэд юм чинь. За одоо 2-ыг 12 дугаар. Тэгэр хүнтэг үлдэгдэл нь 2. За ингээд гэж доороос нэг хэлж чинь. 277,714 болох нэ. За ерөнхийдөө 65,536 гэдэг тоол 12-ийн системд 277,714 байх. За одоо бүгдээрээ чат GPT-гээс 65,536-г 12 тос биш 10 тос 12 төр шилжүүлнэ. За ингээ хувагаад яваад байна. Тийш нэрийн 11 гэдэг тоол би буруутсан байна. 12-ын тоол системд үлдэгдэл 11 гардаг байхгүй. Тэгэхээр энд 11 үлдсэнийг тоо байсан шүү дээ. Тэгээ энэ тоог А гэж чиг юм. Тэгэхээр энэ 7 үлдэгдэл. За чоо энд эхний нэг бол 4 бүлдсэн энд бол бичиж байгаа. Энийг үлдэгдэл хийж байгаа. Энэ 7 үлдэхгүй. Тэгэхээр эндээс доош тоо бүгд буруу болсон гэсэн үг. За 41 бол зүг байгаа. 41 бол зүг. Тэнгүүд 11 буюу B гэдэг тоо гарч байна. 12-ын тоолын систем. За B гэдэг тоо. За тэнгүүд
энэ эсгэд тоо бичигдэхгүй. 37 гингүүд энэ 11 үлдчихэж байгаа. Тэнийс нь бол удлаа болно. Тэгээд энэ 37-12 тоо. За тэнгүүд 3.1 36 гингүү те. Нэг үлдэж байна. За нэгийг хичнэ. За одоо 3.12 тоо. Тэг. За үлдэгдэн 3. Тэгэхээр 31 B14 бичиж юм байна. За энэ тоо 31 B14. За эцсийн харин юу? 31 B14. Хоёрын тоолын системийн. За юм бэ. За тэгвэл 16-ын тоолын систем дээр яах нь вэ? 16-ын тоолын системийн 80 гэдэг тоог 16 руу шилжүүлээ. Тэгвэл 80 16 тоо нь 10-ын 80 гэдэг тоо шүү. 10-ын тоолын системийн 80 гэдэг тоог 16-ын хэд болох вэ гэж байгаа. Тэгвэл 80 16 тоогаад 5-аар хөө. 5-аар өгөөд 5 6 30 тгийг тавилаа уурсанлаа 5-1-ийн 5 сансд нь 3.80. Үлдэгдэл нь тийм үү? За тэгвэл 5-ыг 16 тоо. Тгийг энэ тавьчих. 5-ыг 16 тоогаад тэр өгнө. Тэг 5 үлдэж байна. За энэ 5 үлдэгдлийг энэ тавь. Тэнгүүд доороос нь дээш нь бичихээр 50 гарах нэ. За 10-ын тоолын системийн 80 гэдэг тоо нь 16-ын тоолын системийн 50 гэдэг тоотод тэнцүү байдаг. Ерөнхийдөө харуухаа нар бодъё л тоо. Бид тэр ингээл ямар нэгэн 10-га бүгдээрээ за 10-ыг 16 тарьцуулсан харьцаа 80-ыг хэд тарьцуулсан харьцаатай тэнцүү вэ гэдэг нэг иймэрхүү бодлоо бодъё л тоо. Тэгэхээр яг 10-ын тоолын системийн 80 гэдэг тоо нь 16-ын тоолын системийн хэд гэдэг тоотод тэнцүү гэдэг ийм пропорц бодгоо үзье. Тэнгүүд x тэнцүү 16 хүрчих нь 80 хуваах нь 10 бах нэ. Тэгэхээр 16-ыг 8 хүрчлэхээр за энэ хариулт бодлоо. За яг ерөнхийдөө л нэг юм хөл ер нь бол 100-д гараа авчиж. За ChatGPT-ээс ерөнхийдөө харъя. За майк гэдэг тоог 10-аас 16 дотор. Шилжүүлээ. Би 26 шүү дээ. 16 шүү. За 10-ын тоолын 80 гэдэг тоог 16-ын тоол шилжүүлээ. 80-г 16 5 үлдэгдэл нь 0. 5-ыг 16 тоо 0 үлдэгдэл нь 5. Эцээр нь 50. Тэнгэл. За тэгвэл 16-ын тоолын систем байгаа. За нэг юм тоо хэлэх гэж бодъё. 16 F 16 гэдэг тоо хэлэх гэж бодъё. 16-ын тоолын систем.
За энийг 10-ын долларын систем рүү шилжүүлэе гэвэл за яаж болох вэ гэвэл за энэ бол 16-гийн 0-оор өвчнө. 16-гийн 1-ээр өвчнө. 16-гийн квадрат өвчнө. 16-гийн кубаар өвчнө. 16-гийн түн зэрэг өвчнө. Ерөнхийдөө 16 гэдэг тоогоор үржүүлэхдээ тухайн 1-ийн оронд бол 16-гийн тэг зэрэг гэж 10-ийн оронд 16-гийн 1 зэрэг гэж зэргүүд нь өсөг дараалалаар бичиж энэ тоонууд хагалж үржүүлнэ. За энэ бол 1 өрчгөн 16-гийн 4 зэрэг болно. Нэмэх нь яг нь 6 өрчгөн 16-гийн куб болно. Нэмэх нь f гэдэг тоож өөрөө 16-гийн 16-ийн долларын системд 15 гэдэг тоо болж байгаа тийм үү? 15-ыг өрчгөн 16-гийн квадрат нэмэх нь 1 өрчгөн 16 нэмэх нь 6 өрчгөн 16-гийн тэг зэрэг буюу 1. За ингээд 16f16 16f за f-ийг жижигэрсэн ч болно дөө 16 тоог 16 руу шилжүүл. За ингээд миний сая хэлсэн шиг ийм хэлбэрт бичнэ гэсэн. За 1-ийг 16-ийн куб, 6-ыг 16-ийн квадрат, f гэдэг чинь өөрөө 15 гэж хэлж байгаа. 15-ийн 16. F гэдэг чинь өөрөө 16. Энд буруу утсан байна шүү дээ. 16-ийн квадрат гэж юм шүү. За чаар би харъя. Буруу байна. ChatGPT бас буруу боддөө шүү. Буруу асуултанд хариулт юм хэлээ. Тэгээд залуу болохоор буруу ястай үйлчил өчөө гэд нэг тийм ярьд юм хэлээ. Би болохоор 4 зэрэгтэй байхын энд. Тэгтэл энд 3 зэрэгтээс эхэлж байна. За энэ 6 нь бол ингэ 1 гэдэг тоо байхгүй хэвчээ. 1 өрчгөн гэдэг. Тэгэхээр энэ ChatGPT-д бол бодлоо. За 16-ийн тол системийн тоон 10-ийн тол системийн 58 гэдэгтэй тийм зүгээр шооч гарч байна. Тэгтээ энд бол ChatGPT буруутсан байна. Энэ нэгэн цифрээр бодолт өгөөг байна. Шууд F гэдэг 6 гэсэн байна. Харагдсан оронд байгаа. За ингээд ChatGPT ерөөхдөө ингээд тарцаад. За зөв нөхцөлч дахин бодъё гэж. За бас л куб хийж байна. Тэгээд 6-тай алдсан байна. Нэг нь энэ дээр тавьсан тэгэнгүүтээ 1 өрчгөн 16-гийн 1 зэрэг гэвчтэй. 6 өрчгөн энэ зөв бодсон юм байна. Зөв юм байна. Тийм байна. Зөв юм байна. 1 өрчгөн 16-гийн 1. Тэгтээ энд 16-гийн 1 гэсэн байна шүү дээ. За аль нь зөв бодоо, аль нь буруу. Би бол зөв л бодож байгаа. Энэ бол 16-гийн 0 зэрэг гэсэн үг шүү дээ. 6-гийн оронд тоотооч. Энэ бол 16-гийн 1 зэрэг. Тэгэхээр энэдээс эхлэн 0, 1, 2, 3, 4 зэрэг хүртэл бодно гэсэн үг. 5 оронд тэгвэл 4 зэрэг хүртэл бодно. Тэгтэл энэ буруулагдсан байна да. За тэгвэл F-г арай өөр тоот.
За 16-ын тоолын системийн A, B, C, D, E, F гэсэн энэ тоо байлаа гэж бодъё. Энэ тоонуудыг 10-ын тоолын систем рүү шилжүүлье. За тэгвэл A гэдэг чи өөрөө 10 гэдэг тоо, B чи 11 гэдэг тоо, C нь 12, D нь 13, E нь 14, F нь 15 баг тийм үү. За тэгээ 15-ыг 0-оор хөвжүүлнэ. 14-ийг 16-аар хөвжүүлнэ. 13-ыг 16-ын квадрат хөвжүүлнэ. 12-ыг 16-ын кубаар хөвжүүлнэ. 11-ийг 16-ын 4 зэрэг хөвжүүлнэ. 10-ыг 16-ын 5 зэрэг хөвжүүлнэ. Тэгээ гарсан хариунтыг орд нэмнэ. За энэ бол 0 гарна. За тэгээд эцсийн хариу нь юу болох нь? За 16-ын тоолын системд байгаа A, B, C, D, E, F тоог 10 руу хөрвүүл. За 16-ын тоолын A, B, C, D, E, F тоог 10-ын тоолд хөрвүүлье. За бид нар бол 5 зэрэгээс эхэлж байна тийм үү? За энд яг 5 зэрэгээс яг эхэлсэн байна. За наан 10 бэн 11 гэж зүг байна. За ингээд тооцоол хийсэн. Энэ ихний нэг орон чи ийм тоо гарч байгаа. За 2 дахь орон ийм тоо. За 3 дахь орон ийм тоо. 4 дахь орон ийм тоо. Зэрийн дандаа нэг нэгээр буурах хэвээр. За нэгжийн орон эцсийн орон нь энэ. 16-ыг 0-оор хөрвүүлнэ 15-ыг. За тэгээ гарсан бүх хариунтыг хооронд нь нэмнэ. 16-ыг 0 чинь нэр 1 зэрэг шүү дээ. Ямар ч тооны тэг зэрэг чинь 1 байдаг. Тэгэхээр 15-аар л энд бол 15 гарч байгаа. За энд бол яг нь 16-ыг 14 хөрвүүлсэн үгээр буюу 224 гэж гарч байгаа юм шүү дээ. За эдгээр нь бол нэг чухал биш. Энд бол тооны машин ашиглаж удна. За тэгээ эцсийн хариу нь ийм гарах нэ. Хажууд нь уул ажиж. За тэгвэл буцаад энэ тоог 16-ын тоолын систем рүү бүгдээрээ шилжүүлье гэвэл энэ бол аимшигтай тоо гарах гэдэг байна. За яг ингээ 65536 гэдэг тоо. Би яагаад энэ тоог ингээд аваад нэг за энэ бол 10-ын орны юу шүү. Авдаг гэвэл ийм энэ тоонд их дуртай. Яагаад тэгэхээр би хүүхд тогтоод тооны машин дээр 2-ын квадрат зэрэг гэж боддог гэсэн. Тэнгүүтээ тэрний квадрат 16. Дахиад гарсан хариуны квадрат. Тэгээд тэрний гарсан хариуны квадрат. Ингээд 65536 болохоор Excel-ийн мөрний хамгийн төсөлийн тоо болдог. Өөрөөр хэлбэл энэ ч өөрөө 2 хэдэн зэрэг хэлээ. Гэж би буруучлаа. Энийг квадрат шүү. За энэ язгуур гэж. За юу вэ? 65536 гэдэг нь 2-ын хэдэн зэрэг вэ гэвэл логарифм аавна гэсэн үг. Логарифм 65536 гингүүтэй 2 зуртай. Энд нь 2 зур юм чинь.
Яагаа яаж вэ? Энэ тооны машин дээр одоо энэ сүртэй логарифм энэ. За энд нь болохоор 2 сүр юм чинь. За энд нь болохоор 65,536 гэж байна. За тэгээд 2-ын 16 зэрэг нь 65,536 гарах нь тийм үү? За энэ тоол ерөөхдөө нэг юм 16-ын тоолын системд нэгээ ард нэг хэдэн тэгүүд идэг шүү. За энийг бүгдээрээ бодъё. За 65,000 за зүгээр одоо бүгдээрээ чат GPT-гээр бодож байна бүгдийг. 10-ын системийн 65,536 тоог 16 руу шилжүүл. За ингээд 16 тухайн. За ингээ 0 үлдэн. Тэг гарсан хариу 4,026 дахиад 16 тухайн 0. Дахиад 256 16 тухайн 0. 16 тухайн 1 гараад 0 үлдэн. Одоо 1-ийг 16 тухайн. Тэгэхэд 0 гараад 1 үлдэн. Энэ 1-ийг 16 тухайн гэдэг чинь нэгсэндээ ийм шүү. 1-ийг хуваах нь 16 гэж байна. Тэгэхээр 16-аас бага тоогоор хөвжүүлж байгаа болохоор 0-д хөвжүүл. Тэгвэл 0-ыг 16-д хөвчгээр 0. Тэгээд үлдэгдэл 1 гэсэн утгатай шүү. Тэр 0 гараад 1 үлдэнэ гэсэн үг. За яг бид нэг 1-ийг 16 тухайтай бутархаагаар ингэ боддөө шүү дээ. За энэ нь бол 10 жилийн аргын 0-оор өгнө. Тэгээ энэ нэг 10 болгоно. Тэгсэн чинь ахиад хүрэхгүй байгааз. Дахиад таслын ард нэг 0 бичээд энийг 100 болгодог байхгүй. За тэнгуүтээ 100 болгонгод 5-аар хөвж гинэ. 6-аар хөвж гинэ. 6 36 3 сансан 6 1 96. За нэг тиймэрхүү 067 хийдтэй. Нэг тиймэрхүү 0 100-ы 6 гарах мээр оролцоогоор. За тэгтээ бид нар бол энэ бодолд ородохгүй. Энэ бодолд ородож байгаа болохоор эцсийн хариуны яг нь хичнээн тгийн дараа нэг ард хэдэн тэг байна. Тоолыг бүгд. 1 бичнэ 1 2 3 4 шиг тэг байна. За энэ болохоор 16-ын тоолын системийн 10,000 гэдэг тоо байна. За буцаад 16 10,000-ыг 16-аас 10-ийн тоолын систем шилжүүлэх яг. Энэ чинь болохоор 16-ыг 0 хөржүүлнэ. 16 хөржүүлнэ 16-ын квадрат 16-ын куб 16-ын 4 хөржүүлнэ. Тийм бүгд чинь 0 юм чи эдийг бол бодолтод оруулах байх шаардлага байхгүй. Зөвхөн 16-ын 4 зэрэг. Нэг хөржүүлнэ. Нэг хөржүүлнэ 16-ын 4 зэрэг буюу 16-ын 4 зэрэг ч өөрөө 65,536 гэдэг. Тооны машинаар шалгая. 16-гийн энэ дээр тарах шүү. Энэ функционал тооны машин дээр энэ дээр тарах. Тэнгүүтээ 4 зэрэг. Тэгээ 65,536. За тэгээд ерөнхийдөө бол логарифмтэй тооны машиныг ашигладаг ерөнхийдөө. За тэгвэл 16-гийн хэдэн зэрэг нь 65,536 гарсан бэ гэвэл 16-гийн 4 зэрэг ингэж аавна. Ингэж боддог шүү. Логарифмтэй тооны машиныг. За тэгээд 32-ийн тоолын систем дээр гэрийн даалгаварт лав гэдэг үг. Лав гэдэг нь дээр эл үсэг орж байгаа тийм үү? Эл орж байна. Мөн орж байна. И орж байна. И орж байна. Гэрийн даалгаварт 32-ийн тоолын системийн лав гэдэг тоо энийг ч одоо тоо гэж ярина шүү дээ. 10 руу шилжүүл. За тэгээ эсрэгээр нь 10-ийн тоолын системийн
15536 гэдэг тоог 32 руу шилжүүлээрэй. За тэгээд энийг бодоод та нар коммент хэсэгт хариу юм бичээрэй. За тэгээд өнөөдөр тоглолын системийг ерөнхийд нь ингээд яаж тоглох мөн тухайн тоглолын системээс 10 руу яаж шилжүүлэх 10-аас тухайн тоглолын систем рүү яаж шилжүүлэх талаар цаалаа. Дараагийн удаад октруугийн хэмжээсийн тухай нэг гэсэн бодлоо байна. Тэгтээ тэрийг өөрөө бас сайн ойлгоогүй байгаа. Тэгтээ маш сайн судалжаад явах та өөрийнхөө санаа оноо бас түлээд таамагаа дэвшүүлнэ. Баяртай.